Зохиолч Хумбгарын Батмэнд Адсаг пунцэг буюу пунцэг буяа. Өгүүлэг. Асгатын голд багийн хурал болов. Хурал эхлээд хөдөлгүй пунцэг бусад хүмүүсийн үг санал санаачлагыг няцаана. Цэвэн дорж хэмээх залуутай бүр чи би гахай нохойдоо тулваа. Цэвэн дорж. Пунцэг ахаа, таны залуу байсан цаг үе одоогийнхтай ижил бишээ. Одоо дэлхий даяар хүний эрхчлөөг дээдэлдэг цаг нийгэм шүү дээ. Та бусдын үг сөргөж хуучинсаг үзэл сурталаа тулгахаа болж үз. Настай хүн байж одоо болтол нам суудгүй хаашаа янзын хүн бэ гин. Пунцэг савл хийвэл би үг хэлнэ гэж зүтгэн. Нэг хэлэхдээ юм бүхнийг үгүйсгэж шүүмжлээд хамаг цаг барчдаг тул та хамгийн сүүлд хэлээрэ гэцгэн. Пунцагч гар өргөс ойрлох. Түүнийг хойшлуулсаар байв. Өөр бусад хэн хүмүүсийн санал хүсэлтийг бол сонсноо. Пунцэг ирсэн хурал биш хэрүүл болно. Иймээс урдын адил мөн л бөөн маргаан болох шинжтэй болов. Пунцэг хурал хийж буй 5 хантай гэрийн баруун хатвчинд босоод зогсчихсан байлаа. Зарим нь доог шоог хийж хин адсаг пунцэг нэрэ төвхтэй шаар шүү. Заавал үг хэлэх гин. Нэг удаа ч гэсэн эс хэлэхэд яагаад болохгүй гэж хэмээн шивэр авир гэлцэн. Тэгтэл тэр яриаг сонссон авирмэд хэмэх нэлээд долгиор хог хил амтай хар хүн баруун талаас өндөлцөж "Үжи суул да. Энийг имийг битгий хурал цуглаан дуудаж бай. Хаан л зочин гийчин хүндтэй улс амтын ирнэ тэнд л ирчихсэн олон долоо юм суурч хурал хуй үймүүлж байдаг. Суугаад чи хөөе" гэлээ. Тэгтэл хуралд ирсэн ихэнх малчид хөдөлмөрчид "Пунцэг болио, болий. Пунцгийг явуулъя. Чамтай чамгүй бид нар баг бригадын хурлаа хийхдээ л хийнэ. Ямар ичдэггүй юм бэ" гэсээр эрэм хөгшин залуугүй шаагилдав. Хурал эхлэхийн өмнөхөн пунцэгтай үг яриа нийлж санал шүүмж хэлий хэмээн тохироод байсан мөнх цоож найз нь хүртэл урвж пунцэг руу хялам хийм бувтнаж багнын ард навтайтал завилж суусан суудлаас үндэсхийн баруун хоймор өөд дарга нар руу нүд ирмэн харж "Гүй тамнэ. Манай энийг хайдаа байз. Хандын хаг дараад өгөөч" гэсэн харцаар харж зөөлөн шүүрс алдав. Хурлын дарга тэндээс тэрш харцаар хөмсөг зангидэн. "За илв энэ пунцэг гуайн үгийг сонсъё" гэлэм. Пунцэг "Бүгдээрээ сайхан зусч байна уу. Бид нар хурал хийх болохоор гол асуудлыг ярьдаггүй. Зөвхөн хэлбэр төдийхнөр арга цаадаг. Манайхан л болсон хойно доо. Дарга үсгээрэл ингээд биш болчих юм" гэсээр яриагаа эхэллээ. "Би та нарыг чилээхгүй. 2-3 зүйл ярина. Манай багийн аргал янгэр хар сүүл зээр тарвах туула улаан номд орсон хойлог шувуу дуусах нэ. Тэр байтугай ятуу ногт руу хүртэл цөм хорогдож байна. Айлын авгай хүүхнүүд чавганц нараас бусд нь шор мөрлөөд уул ходоор эн тэндгүй л хэрэн тэнээд явах юм. Хүү ядаж ганц хоногийн хоол аваад болж болно доо. Хоёр тэгвэл энэ хэдэн булаг шандны эхэнд айл буулгамааргүй байна. Хөгшин настай айлуудаа буулгаж баймаар байна шүү дээ. Чингис хааны үеэс л тийм байлаа шүү дээ. Хөөе хотод игсэн аль замбраагүй заваан айлууд гол усны эхэнд буучхаад цусан намаржин усны их рүү шээж баагаад байна. Энэ учир мэдэхгүй хүүхдүүдтэй болохгүйг хэлж заахгүй юм. Зарим нь хүүхдүүдээ өмөөрч намайг зодох гэж байна. Жишээ нь энэ цэвэн дорж манай хүүхдүүдийн үед ингийн залуу атал хөгшин эцэг шиг хүнтэй ачтаач хэрэлддэг задарсан залуу нүүрэн дээр нь хэлчихье. За над ч юм уу зөнөг өвгнийг тэгээ зодно уу ална уу өөрөө мэдгээ. Бас шанаг халбаг бортог суулгаан угааж цэвэрлэхгүй.
Цагаа хутгсан саваараа ус руу бохир оруулаад болохгүй байна. Ус хутгадаг шанаг сав тусдаа байх учиртай юм шүү дээ. Би шууд нэрийг хэлчихье. Солгой сосор барам, хавчгар нараа, сахал дорж бүрв, яажгар цэрв тэргүүтэй айлууд та нар барагтайхан байгаарай. Өнөөдөр миний уур их хурч, уушиг их сагсааж байна. Өмнө нь та нарт амин хуваар гуйж говшиж захичлаг байсан. Аргадаж, учирлаж, мөн зөндөөл хэлсэндэг. Аргаа ягтаад, ханцуу шамлан нудраг зангидаад, хүн зодсон хэрэгээр ял шийтгэл хүлээж байсан удаа би. Шоронд явуулсан хүнд өс хонзон санаагүй. Дахиад шоронд явхаас ч айхгүй шүү. Тэмцэхтэй айл тэмцэн. Энэ нурамтын эхний улаан жалганд хаа газрын гайны хулгайч доншуучдыг та нарын хэн дагуулж ирж алд ухсан бэ? Хэн зааж өгсөн? Хэл та нар. Эрхэм дарга нар та бүгдэд энэ асуудлуудын талаар өч төчнөөн гуйж хэлсэн дээ. Энэ уул ус, нутаг орон, байгаль дэлхийн ан гөрөөс чинь цаанаа эзэн савдагтай юм шүү. Дэмий шүү та нар гэж дуун нэлээд өндөрсч байснаа сүүлдээ хоолон чичирч уйлгнах маягтай болтол хурал ирсэн улсууд хөхрөлдөж бие биенээ харан нүд ирмэлцэж нударч аван ихээхэн даапал хаястай болцгоов. Аймгаас ирсэн дарга нарын нэг нь Понцгой, та яагаад тэр доор хатвчин суугаад байгаа юм бэ? Настай хүн байж та жаахан дээшээ суугаач. Энэ Ахмад хүнийг доор суулгадаг нь яаж байгаа юм бэ? Санаа зовхгүй байна гэж юу? Алив та наашаа хүрээд ир гэтэл. Оо би зүгээр. Танд их баярлалаа. Энэ улсууд эхнээсээ дээшээ суу гэж зай тавьж өгөөгүй юм хойно. Одоо яах вэ? Угаасаа гол усныхаа ихэнд бууж зусах ирэхгүй болчихсон мó зөнөг өвгөн би хаанч суусан юр хамаагүй. Харин би та нарын дэргэд ойрхон суувал зодолдож мэдэх осолтой тул энүүхэн доор суух нь хаанаа үлзийтэй болов. Харин миний өглөж яншаад буй энэ байгаль ихэн хайрлаж хамгаалах тал дээр яах гэж байна тамнэ? Байгаль орчноо бүрэн бүтэн байлгах талаар нааш тай анхаарал хандуулж ойлгохтой гуйл сахиж чадвал би дээшээ сууж болох байлгүй дээ гэж хэлээд яриагаа өндөрлөв. Тэндээс нэгэн дарга ах минь одоо тайван байл да. Жахан соёлтой зарчимтай байвал ямар вэ? Ганц дуугардаг нь та биш шүү дээ. Та ч н одоо ихээхэн намб зааж байхад л ийм тавьдэргүй байж болохгүй дээ гэж намжирцсаар. За дараагийн хүн үг хэлэх үү гэтэл сүрэнхүүгой гар өргөн ярьж эхэллээ. За би энэ Понцгтай санал зөрөлдөж байна. Усны ихэнд хэнийг ч буус яадаг юм? Одоо байдлаа хүний эрх зөрчиж эхлэх нь л дээ. Ан ав хийсээрч ирсэн. Чиний эцэг, миний эцэг бүгдээрээ л анчид байлаа. Чи бид ангийн махаар л бор ходоодоо божийлгож өссөн дөө. Чи юу ярих гээд юу яриад байна вэ? Байгалийн баялагийг хэнч хүртэх хэрэгтэй шүү дээ. Чи бид хоёр тэр улсуудыг тэжээхгүйгээс хойш дуугаал бай. За юу? Хаасайгүй дээр дооргүй л газар ухаж амьдарч байна. Чи өөрийгөө хичээвэл бар биш үү? Хэмээхэд олноор дэмжин хин сүрэн ах минь голоор нь хилдэг мундаг хүн шүү гэдэл. Энд тэнд ам амда шап хийн гэр доторх олны нүд нүүрэнд инээмсэглэл тодрон алга ташцгаав. Баярлалаа. Танд амжилт хүсье. Өөр санаа оноо хэлэх хүн байна уу? Одоо жаахан эерэг яриа хөөрөөгөр хурлаа өндөрлсөн дээр баха. Манай сүрэнхүүгэн хэлсэн түмэн зөв шүү хэмээснэ. Хурал удирдах буй дарга. Хөө за, санжаагва үг хэлэх гээд байх шиг байна. Та хэл хэлээ. Нэгэн бүсгүй тэндээс дарга нарт сонсдохоор бүхийс хийж байгаад зөөлөн дуугаар. Монхор санжаа бол мөн л Понцгой өрөөсөн дуу шүү дээ. Энэ хүн дэми донгосох байх та гэж хэлчгээд хөг торгон дэрлэгнийхээ хормой хотсоор өвдгөө давшуургадан цэмцээв. Зэ энэ дөрөвдүгээр баг баригадад Понцог бид хоёр хавийн амтанд ад үзэгдсэн хоёроо. Понцог маань өшөөж олон зүйл ярих байтал та нар уймч шуугаад яриулсангүй.
Бунцэг минь их бухимдчихлаа. Энэ хүнийг өмөрөх гэсэнгүй. Та бид бүгдээрээ нэг л нутаг усны үр сад бөгөөд зовлон жаргал нэгтэй хүмүүс билээ. Эв найртай тангараг дамцаг бүтэн байвал лус савдаг баярлаж ачивэлэн хайрладаг учиртай. Бүгдээрээ эвтэй байцгаая. Миний ярих асуудал гэвэл энэ залуучууд хот руу сургуульд явжгаад эргэж ирэхгүй тэндээ шингэж хэд байна. Бид нарын залгамж халааг хэний хүүхдүүд хэн авах вэ? Тиймээс залуу малчид бэлдмээр байна. Малын эмч, зоо техникч хэрэгтэй байна. Хоёрт гэвэл малын тоо толгойг цөөлөхгүй бол бэлчээр усгүй тун твдэх талдаа орчихлоо гэж хэлтэл тал талаас нь шуугж гарлаа. Хи нэг юм ингээд дэмирээ дундг юм шүү дээ. Муусай хүүхдүүд хаан сургууль соёлд явах нь энэ монхор хард энэ ямар хамаа байна. Малаан өсгөх байхаа бид нар ер хинээрч заалахгүй. За Санжаа болио. Бүчи. Санжаа чи зүгээр болж үз. Одоо байтлаа Пунцгийн араас орлоо юу гэцгээхэд Гамбат гэгч намхан бор залуу. Санжааха та үг хэлэн жаахан бодож хэлэхгүй бол энэ жил авраг малчинд нэр чинь явахгүй бас л ухран шүү дээ. Багийн даргын хувьд танд бүр зоригд онцлон тэмдэглэж хэлээд байна шүү. Малаан цөөлөх гээд байгаа бол та өөрөө эхлээд цөөл. За юу? Энэ завшаанаар Сум аймгийн дарга нартаа маш их баярлаж талархснаа илэрхийлье. Манайхан ингэж л байдаг юм. Тэгсгээд эвлэрэн шүү дээ. Эвлэрэхгүйгээ ч хаачих вэ? За, дарга нар минь одоо ингэсгээд хурал цуглаана өндөрлөе. Хоол ундч болчихлоо. Дээд гэрлөө орж зоог барьцгаая. Иргэд малчтаа баярлаа. Зүүн аймгаас хурдан морь худалдаж авах сонирхолтой хүмүүс яаралтай нэрсээ өгнөв. Бас Хайнанд нэг сумаас 10 хүн амрах эрхийн бичиг ирсэн. Манай багаас 2 хүний нэр өгнө. Би өөрөө шийдчихье. Авирмэд ах ариун цэцгийгч хоёрыг явуулахыг зөвшөөрөх үү? За, зөвшөөрье. 80 орчим хувьтай дэмжиж байна. Та нар тэгээд энэ хоёрыгоо өдөж өгөх бэлтгэлээ бодоорой. Гэхэд хөгтөргөн дээлтэй намуун дөлгөөн төрхтэй өнөөх Санжаагвайг нүд үзүүрлээ суусан даруухан дүртэй боловч даамай хорон өг үйлдэлтэй бор хүүхэн инээд алдан хүн амтан тэрч аван айлгүтв. Ирэх 7 хоногийн нэгдэх өдөр 10 цаг цумын төв дээр намын гишүүдийн хуралтай тул гишүүд идэвхтэй оролцохыг урьж байна гэсээр багийн дарга Гамбат дарга нараа дагуулад гарч одлоо. Пунцэг Санжаа хоёроос бусна дээдгэрийн үүдээр багштаа асуугдах гэж буй сурагч хүүхдүүд луга хаалгаар шагалдсан бүртэлцэж эргэлдэнэ. Дарга нар хундаг тулган мах зооглов. Сумын дарга үг хэлэхдээ за нөхдөө хурал сайхан эрдтэй байлаа. Ганц 2 хүний улс төрчсөн сөрөг асуудал дэгдээж өмүүлснийг эс тооцвол сайхан боллоо. Цаад хоёртойгоо тулж ажиллана шүү гэж доошоох дарга нартаа үүрэгдээд хундаг тогтов. Аймгийн төлөөлөгч үг хэлж хундаг өргөхдөө саяын тэр хэл ам тадлаад байгаа нөхдүүдийг сайн шагнаад урамшуулчих бол нам жим болно доо. Ер нь тийм л байдаг да. Бичигдээгүй хууль шүү дээ. Энэ жил нэгийг улсад зүтгүүлээд нөгөөх нь аймгийн авраг болгоё л доо. Гэхэд сумын хурлын дарга аймгийн намын дарга эрхэм болцсоч та минь ирж хурал зөвлөгөөн зохион байгуулж буйд баяртай байна. Саяын энэ Пунцгой бол одоо нас өндөр 60 нэлээн хол гарч байгаа хүн. Социалист нийгмийн үед ч яг ийм ааш аран шинтай байсан гэдэг. Тэрнээсээ болоод их дарагдсан билээ. Дарга нартай хэрэлдэх бол юу ч биш. Тэр үед цаадагч нэгдлийн дарга намын үүрийн даргаан хүртэл шүүмжилж өвчгөнсөн гинлээ. Тэрнээсээ болж торгуул шийтгэлж амссан хүн. Сүүлд бас ангөрөөс булаг шанд гэж баахан цээж дэлдээд хүнтэй зодоон цохионж хийж явсан ихээхэн тавьтаргүй. Бүр жил 6 сар суугаад гарсан. Хөгшин хүний намб сууж өгөхгүй вөөдгүй хүн л дээ. Шагнал энэ тэр хэрэггүй. Манай намынхан барьцаж бөөн хэл үг гаргаад тэрнээсээ ийсэн болно. Энэ хүн ааш зөвтэй байсансан бол аль дивнгарт хөдөлмөрийн баатар болох шахуу явсан гэдэг. Харин тэр
Монхор Санжаагийн хувьд бол Пунцгаас 7 дор амтан. Тэр хүм муутай л даа. Манай намд байж угаад нөгөө нам руу урвсан урваач шарваач итгээд юм аа. Одоо энэ сайхан залуучуудаа тодорхойлж үзүүлэлт талаас нь сайтар анхаарал явуулъя. Харин та нар сайн дэмжиж өгөөрэй. Тэр хоёр хөгшин бол сум орондоо байтугай ахан дүүс үр хүүхдүүдтэй хүртэл ад үзэгдэж үн хүндээ барж дууссан. Тиймээс зүгээр тэгсгээд шууд хайсан дээр гэд. За, танд улам их амжилт хүсье. Бүгдээрээ сайхан хамтарч ажиллах болно гэсээр хундагтай хатуу идэг хөнтрөв. Хуралд ирсэн иргэд дарга нарыг машинд суугаад хөдөлтөл гар барьж зург хөрөг татуулцгаан үдэж мордуулав. Пунцэг Санжаа хоёр тэрүүхэн хотны адаг руу чулуу налан сууж улаан тамхи баахан уугуулж аваад цээж дотор нь нилээд хөндөрлсээр гэр гэрийн зүг мордлоо. Пунцэг бол ажил төрөлд хавь ойрын хамаг улсуудыг шахаж шаардаж аашилж загнана. Зуны өглөөч тэр дүн өвлөөрч тэр Пунцгаас төрүүлж үүрийн цоломтой мэд мэддэг хүн төгрөг сумд байтугай алтай нутагт ховор юм гэдэг. Гэтэл Пунцэг шиг муухай хүн хүмүүний энэ орчлонд үгүй гэж ам амда шаагилдана. Сум нутгийн удирдлагууд Пунцгийг хичнээн сайн сайхан үйл хөдлөмөр хийсэн байлаач ганцхан шалтак олж өглөөд л альва том жижиг шагнал урамшил цол хэрэгмээс хасаад хайчихна. Пунцэгч шагналын төлөө нэгэхэн ч сан арахж явсангүй. Үзэл бодол чиг хандлагаас хэрхэвч хазаахгүй тэрээр бусадтай айл саахалт буухан нэн ховражээ. Ихэвчлэн ганц гэр буун. Хүүхдүүд нь малаас зүхтаан хот хороо явцгаасан бол хамгийн бага хүн эцэг эхийнхээ дэргэд мал маллна. Алтай нурууны эзгүй хярд ганц гэрээр намарчих Пунцгийнх өглөөний унд цагаан ууж байх үед машины дуу чимээ гарч ноход хуцтал үзвээс 2-2 машин тэрэгтэй хэд хэдэн хүмүүс иржээ. Тэд хэрэг болгон ирсэн гэмээр. Намрын сэрэн өглөө хярын зоо нурууны хужиртад намаржиж буй эдний мал сүрэг нар ээж яргалж янцаглан хэвтэх ажээ. Шүүдэр цангийн уур үл ялэг хөөрч тарган мал хэвтэртэй ая тухтай наргагүй налайх нь намар цагт тарах хүч зузаарсны шинж болиго. Ирсэн хүмүүс цай цууж суух зур эхнэр нь хөшгөний ард ханын хэзнээс гуй мах гарган хөшөглөж хоол хош зэхлээ. Аймгийн төлөөлөгч Пунцэг гуайд хандан. Пунцэг гуай бид аймгийн захиргааны төлөөлөгч, сонины сурвалжлагч, цагдаагийн газрын мөрдөн байцаах албаны төлөөлөгч, сумын хэсгийн төлөөлөгч, намын үрийн дарга гэгчлэн ийм баг бүрэлдэхүүнтэйгээр намар цагийн ерөнхий байдлыг ажиж айл амтнаар орж танилцж явнаа гэлээ. Тэгтэл цагдаагаас яваа гэх нөхөр Пунцэг гуай танайх ямар зорилгоор ингэж захалж ганц гэрээр ан амтны бэлчээрийг боож хааж нутаглаад байна. Ер нь таныг ихээхэн арга хэмжээ авахгүй бол хулгайн ан хийдэг гин. Дарга удирдлагуудтайгаа хэрүүл зодон хийж танхааран бусдад буруу үлгэр дуурайл үзүүлдэг гэж дуулдав шүү. Гэх мэтээр тоглоом шоглоом аль нь болох нь мэддэхгүй жаал ээлдэвлэв. Сумынхан хорж дийлхийг байгаад ийн танаахыг хөөж тух арга хэмжээ авах гэж явна да хэмээлээ. Бас албаны тамга тэмдэгтээ эрээн цаас өгөөд үүнтэй танилц гэж ихэд дөвчгнэн албархав. Өө тийм үү. За Монгол хүнийхээ ёсоор цай ууцгаа хоол ид. Энд чинь ингэхэд ямар нийгэмд амьдарч байгаа билээ те байзэг юм. Социалист нийгэм арай л биш шиг санагдана. Айл амтнаар орж яваач нь бол сайн хэрэг. Гэвч их л зандарч захирангуй байх чинь юу болж байна тамнаа. Нэртэйгэр нь бүр барьж аваачаад шоронд хийчихвэл амарч юм уу гэсээр Пунцэг өвгөн тохуутайгаар инээд алдана. За, цай уу,
Цай уу. Сонин юм ч бас үүсэн шүү. Тийм ээ гэж дахин хоржоонтойгоор сүүмэж онитол инээгээд нүд нүрэн нэгэнтээ арчив. Сумын дарга нэрээ тоглоомчгүй танах ямар учиртай айл вэ? Ингээд яхаараа энэ сэрв намрын сүүл сард чон нохоо элбэг ийм эрсдэлтэй цаг үед ганц гэрээр эзгүй хярд намарчж байдаг билээ. Арга ов руу орж таана баглуурт малаан цатгаж далан түрүү бургасны голын сав нутгаар намарчдаг бусдын жишг уламжлалыг дагахгүй яв. Бусадтайгаа хаяа хатхан нийлж буугаад хазаар багтахаар иддэг намаржааны өвс ус хужир мараа танай малд хэрэггүй юм уу? Баг сум орны удирдлагуудын үгэнд ордоггүй. Та ер нь ямар хаашаа янзын сонин этгээд хүн бэ? Бүр сүулдэ арга ядаад ийм хүч төрж ирлээ шүү дээ. Ойлгож байгаа биз? Наад зарлан дуудах шаардах бичгтээ сайн танилц бунцаггүй гэж ханхалзав. Мод толгой түнхэгтэй тамхиан уулзуулах мөчөд пунцаггүй нэг сүрхий твдэж цочсон янзаггүй. Оо энэ хярын ирмэг энгэр хадны ихээр хэсэг аргал янгэр хүн амтны хөлөөс зайдуу намарждаг юм. Тэдний гороолсон хэсэг чон үнэг шуу шаазгаа цоохор ирвсч бас би. Тиймээс манайх ганцаардахгүй. Харин ч бүр тэд нартайгаа хараа бараанда сайхан намарчж байна. Бас хулгайн анчид энүүгээр тэрүүгээр давхиж аль залуу үржилд орох янгэр ямаа буудаад болдоггүй юм. Тэд нартай хэрүүл хэлцэн хийж тэр хэдэн гөрөөсийг хамгаалах ажилч байна. Би ч хаяа нэг авдаг. Гэхдээ аль болох хөгширч доройтоод өөр шигэн болсон харлаг тэхийг бол авлаггүй яхав. Тэр харлаг тэгч нь бусад залуу технүүдэн айлгаж сүрдүүлээд ямаа сувааруулдаг муу талтай шүүт. Тиймээс янгрийн хөгшин тех унах хаан бол хинээс ч нуухгүй. Бас хинээр ч заалахгүй. Ер нь энэ ан гөрөөс тарвах туулай хорогдохгүй өсөж үржих юм бол түүгээр хоол тэжээл хийдэг араатан амтан жигвэртэн шувууд амар амгалан оршино. Шон нохоо хотонд эргэж мал ахуй руу халд хаюул баг шүү дээ. Би шараншин муутай хүн учраас айл амтантай таарч тохирдгүй жилийн 4 улиралд ганц гэрээр байж байдаг золигийн цожиг хүн шүү дарга нар минь. Ингэсний хүчинд малын дарга твэрэг зузаардаг учиртай. Говь тал газрын таан хөмөл яах вэ? Сайхан л да. Гэвч жаахан өөхөн тарга аваад л өвлийн эхэн сарын цасан шамраганд царцаад хүчээ алдчихдаг юм. Харин энэ хярын аг борг энгэр эврийн даг шавг идээд хярын булгийн хүйтэн харз залглуулж намарч хар малд махан тарга зузаарна. Намрын цагт хойлог шууны болон тарвны баас идсэн мал чөмөг сууж яс үс эвэр туурайн хүртэл ургаж төлждөг юм да. Ингэсээр мөрөн дээрээ сул нөмөрсөн тэрлэгнийхээ хормойг хумс хийгээд эхнэр лүгээ хялм хийв. Ширээн дээрх хайлмаг шар тасны үнэр хан хийж тогоон дээр пор буцлах намрын тарган малын махны үнэр час хийн. Тогооны халив хягас дуулан давс хужраан үех эзэгтэй дугар маагвай. Тостоос нь дуграг нүүрэндээ оч гялзуулан ааруул өрөм зөөхий хийгээд цай ууцгаа. Өчигдрөөрөө шаазгаа шагшраад байсан зочин ирэх гээд байжээ. Өглөө эртээ тэрэг техниктэй зочд ирэхийг шаазгай шувуу юу эс андааж гэлээ. Шин шүл оочлон тарган мах хэрчиж сарлагын шар тас орхисон халуун нэрмэлт халамдсан дарга төлөөлөгчд шөнийн нойр дутуу учир аян замд аян шиж ядарсандаа бие тавиран нозоорч үүрглэж эхлэв. Удирдж яваа дараагаас бусд нь баруун талын модон орон дээр зарим нь наад талаар сунж унаад их баг дуугаар хурхирч өгөв. Ням цаг аргамжаатай морин авчирч эмээллэн цахир булгийн их шаттын бэлчрөөд энгэр ээвэр дагуулan хонио бэлчээлээ.
Эзэгтэй үхрээ сааж, хорийн тогоо дүүрэн сарлагын өтгөн шаргал сүүх хөөрүүлв. Гэрийн эзэн Понцгийн яриа нэрмлийн ааг хоёрт сүрхий халамтсан дарга тамжид тэргүүтнүүд гарч морь харж хаад орж ирэн нэг аяга сарлагын өтгөн шаргал сүү халуунаар нь шуналтаяа хэсэг оочход хамаг бие нь халуу оргиод сандлаасаа хөлбөрч газраар хэвтээд өгөв. Дугурмаа гуай ирсэн улс амьтанд дэржинтүү тавьж өгч ихэд хүндэтгэлтэй хандна. Харин Пунцэг гуай хөрхирж буй хүмүүсийг дооглож тийм манай том хөх үнэтэй мөн ч адилхан чимээ гаргаж байх ч нэ. Тэр цагдаагийн дарга болохоор манай Монгол зур эвэртэй хар үнэ тугалдаа мөөрж байтай. Ингэж байснаа нэг сүрхий унгочих үедээ хэмээн гаансараа зааж дог тохуу хийн нүдэ онилгон жаатайлган нүг хийн инээд алдлаа. Эхнэр нь яах нэвдэ хөөрхийс явдлын улс ядраал биздэ гэд өвгнийхөө ил догтой яриаг амтэн хүн сонсчихвээ гэсэн шиг сарайлсаар галдаан ганц нэг аргал нэмлээ. Өвгөн хүрэн бор царайнда тос дааварлуулан хүрэн хинхтгээ ярс хийж ирээд энэ муусаа манднууд ер нь намайг яавал гэжтэй. Би ямар хүн алж хүрээ талчихсан биш гэсэн янзтай намб заасан шиг тамхиа нэрж хээвнийг сууна. Нар хоошоо ташиж ихүүд хэвий хүйсэд ирсэн зочид шин цай хоол амсаад хөдөлцгөв. Дарга нар хайрхны ирмэг дээр аргал янгир дурандж аяны идээгэн сөгнөж хэсэг саадахтаа энэ муу Понцэг бууяг хичнээн үлийн үзэхвдээ. Одоо хэдий л удаажтэй хөөрхий. Малын араас махисаар дээр нь байгаль хамгаалах нэртэй унтаж амрахгүй зүтгэсээр байгаад бийгүү болчихсон юм билээ. Арх уухаараа их сайхан ааштай болдог юм. Эхнэр нь унттай устай маш сайхан зантай. Бас их өглөгч хүн шүү. Ямар ч хүн ороод гарахад сайхан дайлж цайлаад бас заавал гар цайлгана. Ирэх болгонд л юм боож өгдөг юм хөөрхий. Сая бидэнд хүний тоогоор өрөм зөөхий ааруул хурууд тэр байтугай замдаа ууж хэрэглээрээгээд 20 литр шимийн арх өглөө шүү дээ. Азсаг Понцэгч уг нь тулаад нөхөрлж чадвал манай сумд байхгүй ирэл дээ. Даанч нам засгийг их шөөмжилдэг зөрүүд цусын өвгөн та гэж сумын дарга өгүүлв. Аймгийн дарга сайхан л хүн юмсан ч бүгдээрээ ганц янгрийн тех буудъя. Цуг явъя гэвэл явах л юм байна. Бид нар түүнийг яаж муу хилцэж явсаар очлоо доо. Сансныг бодвол өөр хүн байж. Бас л сайхан гуйдаггүй бөгөөд шудраг зарчимч эрийн хуух байна шүү гэцгээхэд сумын засаг дарга. За янгрийн хөгшин харлаг техийг бол цаадах чинь агнилгэн. Харин залуу өрөөс буудах юм бол буудсан хүний зөрүүлээд буудчихж чадхал нөхөр шүү. Бас л өвчтэй хүн шүү дээ бурхан минь. Харин сайхан шинэ хөдөлгөж хөөргөж орхивол хотноос аль тарган эрг сэрхийг харамлахгүй барьж өгөхөө ер тоохгүй. Тэглээгээд дараа нь хариу нэхгүй гэлээ. Сая тэгээд машинд явсан замын юмнаас ам суулгахгүй дээ. Азсаг Понцгийг жаахан айлах гэсэн боловч бараг өөрсдөө айжглаа. Барагтаа бууж өгөхгүй хүн байна шүү. Одоо Азсаг гэхээ болцгоё. Засагт ханы хөх ирсийн хугархайг Понцэг бууяг эцгээе. Бууяах дууяа ихч хоёрын төлөө нэг сайхан хундаг бариад хөдөлцгөөе. Тэгээд хойшоо бургасны голын ард талын хар хөндөй хаваар очиж эртхэн майхнаа барьж хонцгоё. Нэгэнт агаар салхинд гарсан юм чинь бас ангөрөөсний бараа хармаар л байна. Харин энэ хаваар явж бууяад буудуулж явахаар холхон гараад маргааш эртхэн хамар толгой дээр гарцгаая гэд хөдөлцгөв. Намрын сар шувтарч өвлийн сар гарч
Цасны бараа үзэлгүй удтал хараар хүүтэрч булг шандны их хөлдөж мал амтан усаар гачигдлаа. Хавийн гол горих усны ихийг хөлдөөчихгүй тулд мөсийг шөнө өдөр өглөө үдэшгүй лом жотуугаар цохиж мөсөн дээгүүр хачир гүйлгэн мал ахуй ангөрөөсний ундны ус бэлдэх ажилд цаг наргүй зүтгэнэ. Өглөө босоод л булгийн ихний мөс цохих ажил пунцэг гуайг хүлээн. Хүний өөрийн гэлгүй эргэн тойрны зэлүүд бэлчээрлэх эзэнтэй эзэнгүй урт ширийн бодмол пунцгийн буйнаар гол нь дэвтэнэ. Эхнэр дугармаа. Иш өвгөн минь ингэж шүндэл болтол дээлийнхээ хормоо хотос ингэр замыг усанд болгосон мэт хөлдөөж мөс цохиод өдөржин цахир булгийн голд өнжих юм. Одоо ингэж их мах руу зүтгэхийн хэрэг байна уу да. Өөрийн хэдэн малаа усалсан л бол нарны голтойд хүрээд ирж байгаа ч дээ. Өвлийн улиралд өглөө өвчийн жаварч жинцээр хамаг бие чинь ядраад шөнө гар хөлн сайн дулаац хаач байж. Маргааш нөгөөдөр гэртээ өнжиж үздээ. Би хүүтэйгээ голын мөс цохимор болохоос та. Гэлээ. Пунцэг. Хүний өөрийн ялгаа юу ах вэ? Өдөртөө хэдэн мал усалж орхиод оройдоо булгийн ихний мөсийг сайн цохиж орхивол маргааш мөс нь арай нимгэн байх юм. Мус аянгэр гөрөөс мүнэг чонч болсон голоо дэвтээ гэдэг. Гэсээр дарааж хөлдсөн гадуур хувцаан тайлж өндөлгөөд гутлаан хүүхээгний цаахантай галд ээж тавиад зууханд хэдэн мөч хөлчөж аваад эмгэнийхээ цайг хүржигэнт л оочлон суулаа. Дугармаа өвгнөө гарсан хагуур хүүдээ хандан. Урд шөнө та хоёр бүр шөн дунд ирнэ үлээ. Ягаад тэгж орой тав? Өө, бид хоёр азрахтаа дуугаад эрсдэн дэвсэгт гаргачихад угалзын амны мөс цохиж орхиод шөн дунд ирсэн юм. Тэр хавийн гөрөөс голын хоёр талд мөс мэрээд байгаа бололтой мөр улна гэж бүр заарцгалсан юм байна лээ. Аав намайг маргааш хэдэн тэмээгээ харчгаад цаашаа сумын төв яваад ойр зуурын юм цуглуулад бас зүрхний юм аваад ир гэсэн. Аав хонд ямангаа бас л булгийн мөс цохих бах та. Маргааш та өнжчих гэхээр үгэнд орохгүй байна. Ээжээ та нэг сайн хэлээд өгөөрэй гэсээр ням цог хүү радио чагнан суув. Ээж нь цаад ахтайгаа уцаар яриач хүмүн ирж мал ахуй элбэлцэж хамжилцмаар байна. Хотод таксинд явдаг нэртэй бие отролоод байх юм. Хөдөө ирж мал маллаасаа билээ. Ах эгч нар чинь баахан сургууль төгссөн мөртлөө олигтой ажил төрөл хийхгүй. Малаас зүхтаагаад яаж амьдраад байгааг ээж нь нэг л ойлгож өгөхгүй юм. Ер нь ээжийнхээ утсанд нэгж хийгээд айл. Тэд нартай жаал тооцоо бодлоггүй горигвэн. Ирж муу эцэгтэй тус болвол алс хитэн өөрсд нь л хэрэгтэй юмсан хэмээлээ. Пунцгийн хонь нилээд оройтож үдшийн бүрийгээр хотолжээ. Дугармаа. Өнөөдөр энэ хоёр нохой хонь дагсангүй гадаа өнжлөө. Аав чинь мөс цохио зогсож байгаа та. Ээжийнх нь энэ мо хоёр хөл өвдгөөрөө янгнаад олигтой гიშгэж болохгүй юм. Хөөмин аамынхаа урдаас явна угаа гэд сумын төв яваад ирсэн хүүгээ шавдуулав. Өглөө бүсэндээ түлээний сур хавчуулаад явчихаж аав нь харган түүж ирэхлэгж байгаа байлгүй. Шөнө харанхуйд та хоёр зөрөөд явчих вэ. Үе үе зогсоод чимээ чагнаад яваарай гэж хүүдээ захиад хоол унд бэлдэж гарч орсоор өвгөндөө баахан санаа сэтгэл зовсон шинж мэдэгдэнэ. Хүү шөн дундаас хойно давхиж ирв. Аавыг хайгаад олсонгүй. Морой чөдөрлөөд усны баруун хормой дээр орхичихож. Тэр хаваар мотоциклийн гэрэл тусгаж баахан явлаа. Хоёр талын хажуу өөдөж алхаж хайж үзлээ. Байдаггүй гэлээ. Өвлийн өдөр салхи хуйсган мэр сэрхэн цас бурдаслах айдаж бүрхэг тэнгэрт өвлийн илчгүй нар бүртэж бүүдийн. Алтай нуруунд аргал янгрийн сүрэг армаг тармагхан бэлчээрлэж тэдний зоон рууг гуниг харуулслын хөх салхи шавхурдан шидрүүн жавар хайрна. Дээд их тэнгэр хэм бүхэнд хандан
Байгалийн их зохицол тэнцлийг одоо Бурхны орноос шийдвэрлэх боллоо. Уул ус, ан амьтан, нутаг орноо өвгөн пунцаг өөрийн зүрх сэтгэлээр нөмрлөж билээ. Пунцаг Тэнгэрийн сэлэм ташуур барьж өндөр дээд тушаал зарлиг сонсож албан томилолтоор ирэх цаг төдхөн буйзаа. Тэрээр энэ алтай нутагта үрд эзний ёсоор орших өн мөнхийн тангараг өргөхөөр бүр дээшээ дэвшсэн бүлгөө гэгшиг болов гинэ. Хомбогрын Батмэнд хайраар дүүрдэг тавилан намоос уншсан Эрхэнбаярын Батторж.